Танд олон жилийн өмнөх үйл явдал одоо ч амьдралд тань нөлөөлсөөр байгаа юм шиг санагддаг уу? Заримдаа хамгийн гүн хүнд шарах бидний сэтгэл зүрхэнд нуугдчихсан байдаг. Бид өөрсдөө ч мэдэхгүй дотроо хавд арчихсан байдаг. Ийм шархууд ихэвчлэн бидний амьдралд байнга давтагдж буй үйл явдал болон хүмүүстэй холбоотой. Тэдгээр хүмүүстэй бид энд хорвоод төрхөөсөө өмнө гэрээ хийчихсэн байдаг. Тэгээд бид юу сурах ёстойгоо ухаарч энэ тойргийг таслах хүртлээр тэдгээр хүмүүсийг амьдралдаа дуудсаар л байх болно. Гэхдээ танд энэ бүхнийг зогсоох бүрэн хүч байгаа гэвэл та итгэхгүй. Та зүгээр л тэдгээр сэтгэлийн шарахыг биеэрээ мэдрээд хүлээн зөвшөөрөөд улмаар тавьж явуулах хэрэгтэй. Энэ нь уур уцаараар сэтгэл мэдрэмжээ дотроо дарах биш, мэдэрч биеэсээ гадагшлуулах гайхалтай арга юм. Ингээд тухайн хүмүүсийг дотроо дүрслэн хараад тэдгээртэй байгуулсан сүнслэг гэрээг нүдэн дээр нь урах хэрэгтэй. Ингэж урахдаа би чамайг явуулж байна. Би чамайг уучлж байна. Би өөрийн замаар хайр түгэн явъя. Чи өөрийн замаар хайр түгэн яв. гэж хэлснээр та зөвхөн тэднийг бус өөрийгөө ч бас чөлөөлж байгаа хэрэг юм. Энэ л мөчөд таны жинхэнэ эдгэрэл ихэлж хуучин хүнд ачаага амар амгалан ирээдүгээр солих болно. Надад итгээрэй. Зүгээр л туршаад үз.